Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Гүр Адам гэдэг. Би Худалдаа хөгжлийн банкны буянтгай салбарын захирлаар ажилладаг банкир хүн байна. За хамгийн анх банкнд орохдоо мэргэжилтнээс эхлээд салбарын захирал хүртлээр ажиллах хугацаанд ерөөсөө л ажлын 8 цагийг хамгийн үр бүтээлтэй нарийн сайн төлөвлөх нь өөрөө амжилт агуулт юм байна гэдгийг бас ойлгосон. Тэгвэл миний хувьд гэх юм бол сүүлийн 2-3 жилд аль болох гэр бүлдээ, их нэртэй, одоо 3 сайхан охиндоо цаг зав гаргахыг хичээж байгаа. Миний нэг сүүлд ойлгосон зүйл юу вэ гэхээр аялах нь өөрөө бас гэр бүлтэй чанартай цаг гаргах нэг тийм одоо арга юм байна, арга хэрэгсэл юм байна гэж би ойлгосон. Аяллыг заавал бид бүхэн гадаад руу явж байгаа тохиолдолд аялал гэж ойлгодог. Энэ нь бол бас нэг талаа өрөөсөө ойлголт. Магадгүй бид нар дотоодоо ч гэсэн гоё аяллыг гэр бүлээр хийж болно. За тэгэхээр миний хувьд гэх юм бол сүүлийн одоо 2-3 жилдээ аль болох дотоодын болон боломжтой үедээ гадаадын аяллуудыг бол гэр бүлээр хийсэн. Хүүхэд гэдэг бага насандаа юу харсан, юу сонссон, юу үзсэн зүйлээ насан туршдаа бодож авдаг гэж би ойлгодог. Тиймдээч 3 охиндоо аль болох хүүхэд насныхын дурсамжийг сайн сайхан гэгээлэг болгохсаа гэдэг үтнээс аяллыг сонгож байгаа. Тэгэхээр аяллыг сонгож байгаа шалтгаан нь өөрөө хүүхдүүд чинь танин мэдж байгаа зүйлүүдээс юу юм мэдэхгүй зүйлүүдээ асуун, ойлгоно те. Тэгээ буцаагаад шин зүйлийг олж авна. Тэрийгээ өөрсдөө ингээд шингээгээд ирээдүйнх нь сайн сайхан амьдралд нь бол нэлээд төтгөц болно гэж ойлгож байгаа. Гэр бүл аз жаргалтай бол ажил амжилттай явдаг. За ажил маань амжилттай явах тусмаа гэр бүл маань аз жаргалтай сайхан амьдрна. Тэгэхээр яг энэ хүү тэнцвэр балансыг та бүхэн ч гэсэн өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. За хүмүүс маань МОИС-ийн бизнесийн сургуулийг төгсөөд ХОВ 100 аж ахуйн нэгжийн дөрвөн зэрэгт ажилладаг одоо энэ байгууллагын хамт олонны дунд орж ажилласнаар хүүгээ маань ажил байсан бүтэмжтэй амьдрал ухаан өөдрөг дэвжсэн байгаа нь одоо энэ хамт олонны идэх сэтгэл, өөрийнх нь идэх сэтгэл, хanyах нь халамжийн одоо зохисны үр дүн гэж ингэж үзэж байна. Ингээд одоо бид нар хүүгээ бас нэг тогтцоо сууршилтай энэ ажилдаа сайхан идэх чармаад гараад ажиллаж байгаад нь бид бүхэн бахараа сэтгэл дүүрэн явдаг да. Банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа тэр дундаа Худалдаа хөгжлийн банкны нийт ажилтнуудаа та бүхэнд банкны ажилтны баярын мэндийг хүргье.